За тэгэхээр өнөөдөр миний ойлгож байгаагаар бол за Япон нөхдүүдтэй, Япон хөрөнгө оруулагч нартай ерөнхийдөө яаж ярих юм, яаж нөхдүүдээс мөнгө босгох юм те тэрнтэй холбоотойгоор яг тодорхой хэмжээгээр өөрийнхөө experience-ийг хуваалцаад за ер нь ингэсэн дээр идэм билээ шүү, тэгсэн дээр идэм билээ шүү гэдэг ямиг өөрсдийнхөө те тулж ирсэн амьдрал дээр үндэслээд нэг тодорхой хэмжээгээр та бүхэнтэйгээ ярилцах, санал бодлого хуваалцах тийм юм гэж ойлгож байгаа. Тэгээд юу ч гэсэн яг хувь хүн гэхээсээ илүү за Global гэдэг компани өөрөө яаж ирсэн бэ гэдгээс нь бас үндэслээд ярил та бүхэнд арай нэг наалтастай биш магадгүй. Тэгэхээр эхлээд нь Global гэдэг компани нь өөрөө тий яг юу хийж ирсэн юм бэ? Тэр нь ингээд бизнес болон яг энэ equity fundraising гэдэг юмыг яаж босгож ирсэн гэдгээ юу ч гэсэн эхлээд нь харчээ. Тэгээд тодорхой хэмжээнд хэдүүлээ ойлголттой болгох. Тэгснийхаа үндсэн дээрээс за энэ хувь хүмүүсийнхаа энэ angel seed stage-уудынхаа одоо fundraising яаж хийсэн, за одоо сүүлд хийсэн series A-ийн fundraising partnership-ийг яаж хийсэн, тэрийг хараад тэрнийхээ үндсэн дээрээс бид нар юун дээр ялангуяа тэг өнөөдөр бол илүү Япон гэдэг энэ сэдвийг гэж ойлгож байгаа учраас Япон хүмүүстэй юу яаж харьцах хэрэгтэй юм бэ? Япон хүмүүстэй одоо юу хийх хэрэгтэй, ямар хандлагатай байх хэрэгтэй. Тэрийг нь одоо хараа яваа гэж бодож байна. Тэгэхээр ийм хүү 3 дараалал явъя. Тэгээд өнөөдөр бол уул нь Анрах маань ч гэсэн орж ирэх болно. Төлөвлөгөөтэй байсан гэдгийн ажил гарсан юм шиг байна. Тэгэхээр яг ороод ирвэл дундаас нь ороод ирнэ. Тэгээд орчихгүй бол яг би тэгээд явчих. Уул нь бол Анрах маань бол өөрөө та бүхэн бас мэдчихэж байгаа. Ялангуяа одоо энэ angel seed яг entrepreneur гэдэг хүн гэдэг үгнээс өчнөө стартапыг босгож ирсэн. Тэр стартап болгон дээр өчнөө сая долларыг босгож ирсэн хүн учраас ялангуяа энэ хувь хүмүүсээс тэ ялангуяа энэ angel seed stage-дээр мөнгө босгох гэдэг нь үнэхээр professional хүнэлтэй. Тэгэхээр уул нь байсан бол тодорхой хэмжээр бас та нарт ч гэсэн тэ та бүхэн ч гэсэн бас айгу зүгээр байсан болов л гэж бодож байна. Гэтэ яг өөрийнхөө мэд хүрээндээ та миний зүгээс бас хуваалцаа явъя. За Global гэдэг компани маань болохоор за өдөрт хүртэл яаж ирсэн бэ гэхээр юм байна. 2016 онд үүсгэн байгуулагдсан. Одоо энэ нөгөө цаг хугацаагаар харуулсан байгаа дээд талын бизнесийн зарим хайлайт шүү. За тэгээд доотлох нь болохоор энэ fundraising-тэй холбоотой хизээ юу явсан, хэрэг хэмжээний хинээс явсан, ямар type үнээс авсан гэдгийг харуулсан байгаа. Тэгэхээр бизнесийн хөгжил гэх юм уу маань хайлайт гэдэг нь бас 2016 онд Global үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанхаа дараагаар бол Япон болон Монголын одоо angel investor-ээс бүх хүмүүсээс angel raise fundraising одоо stage болгоод 1 сая долларыг босгож ирсэн. Тэрнийхээ дараа болохоор энэ одоо босгосон мөнгө төр үндэслээд Монголдо өөрсдийнхөө яг технологиг ашигласан product-ыг launch хийсэн. Тэгээд энэ босгосон мөнгөөрөө бас нэлээд boost хийсэн. Тэгээ энэ маань тодорхой хэмжээнд яг анх ингээд үүсгэн ингээд маркетд оруулсан, зах зээлд оруулсан бүтээгдэхүүн бизнесийн тодорхой хэмжээнд ингээд энэ бол явах юм байна гэж ойлгомжтой болсон цаг болохоор бид seed round-а явуулсан. Энэ seed round нь болохоор 2017 оны сүүлээр байсан. 4 сая долларыг Япон болон Монголын хүмүүс инвесторуудаас босгож ирсэн. Тэгээд яг 17 оны энэ seed-ийн бол ихэнх нь бараг 80-аас 90% нь бол ер нь Японоос боссон гэж ойлгож байна. Энэ жилийн хөдөлгөөн юм бол ер нь 50% гэж ойлгож байна. Тэгээд 2017 онд ингээд босгосон мөнгөөрөө үндэслээд бас нэлээд ингээд зах зээл яг зарим хүмүүс нь мэдэх бах. Монголд нэлээд boost хийгээд wallet-ын юу янз бүрийн зүйл хийгээд явж исэн. Тийх явцдаа болохоор Монголынхаа компаниг IPO хийсэн. Тэгээд boost хийсэн. За энэ үеэс эхлээд бас энэ гадны нөхдүүдтэй partnership хамтын ажиллагаа гэдэг нь нэлээд эхлүүлээ явсан. Жишээлбэл за зарим хүмүүс мэдэх бах 2018 онд бид Bitcoin болон Viber-ийн хамтын ажиллагаа илүү чиглэсэн тийм accelerator програмыг Stars-ын зөвхөн байгуулсан тэр accelerator програмд оролцож ирсэн. Тэгээд яг энэ үед бол яг илүү Global-ийн үүднээс equity fundraise-гээс илүү яг охин компани төвшөнд бол 2 сая долларыг Монголын хөрөнгийн зах зээлээс босгож ирсэн. Түүнийхээ дараа 2019 онд яасан бэ гэхээр за Филиппинд бид нэр Монгол дахь туршлага технологи, бизнесийн ноу-хау дээр үндэслэж Филиппинийхаа одоо технологи продуктыг ч гэсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргаж ирсэн. Тэгээд энэ үед ч гэсэн бас л партнершипыг идэвхтэй явуулж ирсэн дээ. Тэгээд Facebook Messenger-тэй хамтарсан. NWS гэдэг 7-Eleven-ийн Филиппиний нөхдүүдтэй хамтрах гэдэг ажлууд явж ирсэн. За тэгээ 2020 онд яасан бэ гэхээр
энэ strategic partnership гэдэг Marubeni Японы Marubeni корпорацтай үүсгэн байгууллаад тэгээд ирээдүйн одоо илүү одоо олон улсын expansion гэдэг юм boost хийя гэдэг нь явсан байгаа. Тэгээд энэ момент дээр бол бид нэр одоо 2020 оны сүүлээр бол Series A фанд раунд болгоод яг нэг хэсэг болгоод 10.3 сая долларыг босгосон. Тэгээд энэ болохоор ихэнх нь юу н 10.2 сая долларын шахуу Японы корпорациудаас боссон. Үлдсэн нь болохоор Америкийн одоо Techstars-ийн venture arm-аас нь боссон байгаа. Тэгээд энэ 2021 оны үед гэх юм бол бид нар бол still дахиад нэг одоо Японы fintech-ийн conglomerate-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх гээд ингээ явж байгаа. Удахгүй та бүхэндээ ч гэсэн зарлжуулах баг. Тэгээд энэ дээрээ үндэслээ бид нар улам энэ global expansion boost хий. Тэгээд технологи ч гэсэн сайхан зөвхөн одоо өөрсдөө ч ингээд өөрсдөө технологи тараагаад ажилладаг. Ер нь Монгол оюуныхаа tech-ийн hub нь бол явъя, экспортын hub болоо явъя. Энэ партнершиптэйг ашиглаад гэдэг тиймэрхүү чиглэл рүү явж байгаа. Тэгээд 21 оны удахгүй та бүхэнд зарлах байх юм Series A бас нэг хэсэг болоод нэг хэдэн сая долларыг Японы бас нэг corporation-аас босгож байгаа ийм компани байгаамаа. Тэгэхээр яг уу global-ийн талаар зарим хүмүүс мэдчих мэдэхгүй ч магадгүй энэ компани маань өөрөө бол аюу амбицтай компани л та. Ерөөсөө за Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийд гаргая. За үнэлэмжийг дээшлүүлье. За Монгол хүмүүс хамтраад юу хийж чаддсан бэ гэдэг ерөөсөө дэлхийд харуулъя. Тэрийг монголчуудаа ч гэсэн ойлгуулъя гэдэг тийм. Одоо хүртэл Чингис хаан гэдэг юм яриад байгаа. Two old штэ энийг одоо шинэ гаргаж ирье гэдэг тийм л юм явж байгаа. Үндсэн тактик нь болохоор Монгол дээр технологи туршиж үзэн продукта гаргана. Тэр туршилтан дээр үндэслээ тэрийг гадагшаа гаргана. Филиппин дээр төстэй юм хийн. За Монгол Филиппин дээр хин туршлага дээр үндэслээд тэрийг одоо ингээд технологийн SaaS хэлбэрээр software as a service хэлбэрээр гадагшаа ингээд тараагаад явах. Ийм л тактиктэй компани. Тэгэхээр энэ болгоны ард бол ерөөсөдөө за бид нэг equity round болгоод үдийг хүртэл бол нэг 15.3 сая долларыг босгосон байгаа. Тэгээд энэ ихэнх дандаа бас Япон хүмүүс оролцоотой гэдэг үднээсээ та бүхнийг бас тодорхой хэмжээнд Япон хүмүүстэй холбоотой юм ярьж чадвалуу гэж бодож. Тэгээд эхний ээлжийн Angel Seed гэдэг нь бол хамгийн доор харуулсан байгаа чинь ерөнхийдөө individual investor хөөх хүмүүсийн инвесторуудаас ихэнхдээ татж явсан. 18 оноос хойш одоо энэ 2021 он гэдэг бол ер нь institutional investor дээр илүү тулж ажилласан ийм компани байгаамаа. За ер нь яриа сонсогдож байна манайхаа. Сонсогдож байна. За ер нь дунд нь асууж байрах ярилцах зүйл байвал тэр доор нь хэлээрээ асуудалгүй шүү. Тэгээд интерактив хийлээ гэж бити бодоо шууд ингээд гоё харилцан яриамаар явуул зүгээр ах. За тэгээд ерөнхийдөө юм хийж ирсэн. Ингэж бизнесээ хөгжүүлж ирсэн, ингэж мөнгө босгож ирсэн. Тэгэнгүүт бид нэр энийг яаж босгож ирсэн бэ гэхээр сая харуулсанчлан одоо энэ зүүн тал нь болохоор илүү хувь хүмүүсээс татсан тий. Баруун талынх нь болохоор одоо энэ ингээд institutions татсан гэдэг юм ингээд түрүүн ярьчихсан. Тэгэнгүүт ерөнхийдөө хэлбэлээ бид нэр одоо ингээд босгоод ирсэн юмнаас үндэслээд харахаар ер нь стартапууд хувь хүнээс босох гээд байгаа юм уу? Эсвэл institutions босох гээд байгаа юм уу гэдгээс шалтгаалаад бол нэлээд тоглоомын дүр маань өөрчлөгдөн гэж ер нь хэлж болно. Тэгэхээр тэрийгээ бол аюул сайн ойлгох хэрэгтэй шүү. Тэрийг бол яг шууд юу Японтай харилцах яах вэ? Яаж харилцах вэ гэдгийг бодхоос өмнө эхлээд нь тоглоомын дүр мөн аюул зөв ойлгоно гэдэг нь бол илүү чухал ах гэдэг үднэс энийг харуулж байна. Тэгээд хувь хүмүүстээр болохоор яг нь энэ мэдээж энэ хувь хүндээ дандаа emotional decision гаргадаг гэсэн үг биш л те. Мэдээж амар rational аюул logical те. Тийм new decision make гаргадаг хэдий ч яг institutionтэйгээ харьцуулах юм бол илүү юм эмоцтойр үндэслэн сэтгэл хөдлөлтөөр үндэслэн decision make юу нь явах гэдэг тал бий. Ялангуяа Angel Seed нөгөө талаас institution гэдэг бол ерөөсөө нэг хүний сэтгэлийг хөдлөх биш те. Нэг хоёр хүний сэтгэлийг хөдлөх биш. Энэ бол ерөөсөө бүхэл бүтэн компани хөдлөх хэрэгтэй гэдэг үгнээс энэ бол шал тусдаа institutional decision making гэдэг юм бол явна. Тэгэхээр за энэ decision making-д хүрэхийн тулд тэгвэл хаанаас нь явах хэрэгтэй юм бэ гэдэг үгнээс ингээд доошоо бөхснөөс нь шахаад үзэх юм бол анх уулзалтаа хийхээс л өмнө ерөөсөө л за энэ хувь хүн ч бай institution-ыг ингээд төлөөлж байгаа тэр хүн ч бай background check гэдэг юм бол ерөөсөө маш сайн хийх хэрэгтэй. Яг доор нь хамгийн доор харуулсан байна. Ингээд дээр нь байгаа decision making-д хүрэхийн тулд тэгэхээр ингээд доороос нь ингээд баг явах хэрэгтэй шүү гэж санаа байна. Тэгээд за хувь хүний хувьд гэхэд юм бол Angel Seed те энэ хүмүүстэй ярихын тулд мэдээж тэр хүмүүсийг маш сайн ойлгоно гэдэг бол ерөөсөө хамгийн чухал хөм байхгүй.
Тэгэхээр за энэ хүн ямар амьдрал өрнүүлж ирсэн юм бэ? Энэ хүн ямар experience хийж ирсэн юм бэ? Ямар зан характертай вэ? Юунд дуртай, юунд дургүй, ямар сонирхолтой, юунд passionтэй. Энэ болгоныг нь бол ингээд аль болох олон мэдээлэл цуглуулад, аль болох тэр хүнийг ойлгох гэдэг нь аюул чухал. Тэгээд тэгснийхаа үндсэн дээрээс мэдээж энэ хүний эмоцийг хөдлөх, сэтгэл хөдлөлийг тэ decision-ийг хийлгэхийн тулд яах ёстой вэ гэхээр за энэ бол ерөөс заавал юм байх албагүй л дээ. Энэ зүгээр хэдийн жишээ дуртад бол тэр хүний одоо passion-ыг гүйжигдэх, vision-ыг өөртөө ингээд нөгөө хүмүүстэй итгүүлэх. За хайсвал Япон гэдэг улсын одоо history-тэй холбож ярихтай. Япон гэдэг онцлогын нэг тодорхой хэмжээ гарч ирж байна л та. Япон гэдэг улс бол одоо ингээд хараад үзэхээр тодорхой хэмжээнд одоо яг Японы маш яг үнэхээр сэргэн мандаж явж исэн үеийн хүмүүс, за одоогийн залуу хүмүүс те арай хөвшин хүмүүс болон залуу хүмүүсгээ хуваагаад үзэхээр хөвшин хүмүүс нийлэнхүйдээ залуу хүмүүстэй бас айгүй жоох unhappy байдаг. Бид нэр дайны дараа хөтлөө зүтгэжсэн 55 оноос 73 онд үнэхээр Японыг өстө дэлхийд тэгээ Japan made in Japan гэдэг юм хүлээмжшүүлэхэд үнэхээр хичээж явж байсан. Тэгтэл одоо байгаа нөхдүүдийг хаар арчаагүй царайлаад гэдэг. Тиймэрхүү маягийн жоох хэвтүүлэлтэй байж магадгүй гэсэн. Ерөнхий тийм хандлагатай гэсэн. Тэгэхээр яг одоо бид нэр тодорхой хэмжээнд энжил юу гэдгийг арай жоохон настах тэр хүмүүстэй харьцаж байгаа бол тэр хүмүүсийн энэ хуучин pride-ийг сэргээж өгөхтэй. За танаа энэ улс чинь тийм юм одоо ингэж түүхтэй явж ирсэн. Монгол маань одоо яг тийм байна. Бид нэр одоо тийм боломоор байна. За та нарын сайхан цагтаа ингэж явсан бидтэй. Та нарын pride чинь Toyota визтэй. Тэгээд дэлхийд одоо ийм амар. Энэ дээр ингээд тодорхой хэмжээгээр дөрөөлөө тэр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг гижигдэх гэдэг юм илүү одоо тэр талын тоглолт нь бол явнаа гэдэг. Яг энэ хэсгийг бол амжих байсан байдаг шүү ярих баг. Явнаа гэж юу нь бол тоглооны дөрөв ойлгол зүгээр ш магадгүй. Жохон юу гэж магадгүй. Огцон байж магадгүй ч гэсэн ерөнхийдөө тийм их ойлголттой хат илүүдэх баг. Институшн талын хувьд гэх юм бол түрүүн хэлсэнчлэн ерөөсөө компаниг тэр чигээр нь шийдвэр гаргуулна гэж чинь компани хөдлөх ёстой гэсэн. За тэр компани нь BC ч байна уу, нэг department ч байна уу, нэг business unit ч байна хамаагүй. Ерөөсөө тэр хүмүүсийг нэлээд хэдэн хүмүүсийг ард нь хөдөлгөнө гэсэн. Тэгэхээр за хин нэгэнтэй хамгийн анх уулзлаа. Мэдээж background check хийх. Гэхдээ энэ нөхцөл бол тодорхой хэмжээгээр тэр хүн бол угаасаа тодорхой ихэнх тохиолдолд хамгийн анх уулзж байгаа хүмүүс гэдэг decision maker биш байдаг. Тэгэхээр за би юу нь ямар туршлагатай, одоо ямар хэлцтэй байгаа, ямар үүрэг ойлголттой, ямар тайлбартай хүнтэй уулзж байгаа юм бэ гэхлээр эхлээд маш сайн ойлгож судалсны хэмжээнд дээрээс тэгээд Японы энэ компани гэдэг чинь өөрөө айгүй их decision те making process нь удаан гэж яригддаг. За айгүй hierarchyтэй, за амар юм пирамидтай гэж бас хүмүүс ч бас их ярьдаг л яг олон улстай харьцуулахад ч гэсэн тэгж хийж болно. Тэгэхээр энэ ингээд маш олон шат дамждаг учраас айгүй сайн юу одоо background check хийгээд уулзсныхаа үндсэн дээрээс ойлгох хэрэгтэй л те. Тэрийг нэг улбал шараар харуулсан байгаа шиг энэ хүний яг үнэхээр одоо энэ компани доторх пирамид нь ямар хөө байгаа юм бэ? За decision maker нь хин юм бэ? Тэгээд тэр энэ decision making хийлгэхийн тулд процесс нь яаж явах юм бэ? Phase 1, phase 2, phase 3. За энэ хэлцээс зөвшөөрлийг аваад тэр комитегээс зөвшөөрлийг аваад дараа нь тэр тамайг аваад ч юм те. За тийм байх юм байна. Окей. За энэ компани өөрийнх нь юу intention юу байгаа юм бэ? Зорилго нь юу байгаа? За тэгвэл энэ хувь хүнийх нь өөрийнх нь сонирхол нь юу байгаа? Энэ хувь хүнийх нь тэр одоо intention хүрэх, компани intention хүрэхийн тулд энэ хувь хүнийх нь өөрийнх нь үүрэг рол гэдэг юм аль хэсэг дээр тогтоод байгаа. Энэ хүн өөрөө юугаар үнэлэгдээд байгаа юм бэ гэдэг нь аягүй сайн ойлгосон. Яагаад гэхээр энэ чинь тэртээ тэргүүл нэг компани нэг юм бүтцэн дотор байгаа л хүний хувьд тэр хүний өөрийн гэсэн үүрэг рол гэж байгаа. Тэр хүний өөрийн гэсэн үнэлэгдэх механизм гэж байгаа. Тэгэхээр тэр болгоныг ойлгох юм бол тэр хүнтэйгээ юу гэж ярих вэ гэдэг тодорхой хэмжээгээр нэлээд сайн ойлголттой болно гэж ойлгож байна. Тэгээд гол юм нь юу гэхээр нэг хүнтэй уулзлаа гэхэд тэрийг decision maker гэж юу бодохгүй байх нь их зөв буюу тэр хүнийг хичнээн импресс хийлээгээд одоо тэгээ шийдвэр нь гарлаа юу те. Одоо бид нэр ингээд хаяа хараад талаар ингээд би ч өөрөө тэгжлээсэн л да. Нэг хүнтэй аим удаан зууралдах. Тэгээ нөгөөтгөө тойглол яваад тэгээ кэрлэл яваад тэгээ нөгөөтг ямар ч акшн хийдгүү. Тэгсэн мөртлөө наашаа харахтаа нэг гоё инээчэл та нар байж байгаараа манай гоо юм хийх гэдэг байгаа ингээд санжуунуул яваад байдаг тал байдаг байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тэр нэг хүн анх уулзсан хүн гэдэг чинь мэдээж тэр хүн импресс хийх ёстой. Импресс хийж тэр хүн манай тал болно. Манай тал болсныхаа дараа тэр хүн дээр хамаг пичээ тавихаас илүү тэр хүнийг мессенжер болгоно гэж л бодох хэрэгтэй л гэж хэлмээр байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг хөө энэ нэг анх уулзж байгаа хүндээ хандаж ярьж магадгүй ч гэсэн эцсийн үр дүндээ цаатлынхан decision maker-т нь хандаж ярьж байгаа шүү. Эсвэл тэр decision maker-д нөлөөлөх хүмүүст нь хандаж ярьж байгаа гэдэг үгнээсээ энэ хүнийг дамжиж явж байгаа гэдэг ойлголттой байх юм бол арай өөрөөр ер нь хүмүүстэй харьцах байх гэж бодож байна. Тэгээд энэ хүн өөрөө мессенжер болно.
нөгөө талаас институшны тодорхой хэмжээний decision making холбоотой bridge болж өгнө. Тэгээ аль болох энэ чинь нэг хүн дээр тогтдог шийдвэр гарахгүй учраас албан хүнийг ингээд оролцуулах тусмаа сайн. За зөвхөн департамент 1-ийн хүн, департамент 2-ийн хүн, тэр байтугай 3-ийн хүн, за тэр дээшээ доошоо янз янзын тайтлтай хүн тэр болгоно ингээд оролцуулаа явах тусам institution decision хийхэд бол ер нь төгөж болтгоноо гэж юм ойлгож байна. Яг энэ манайх ойлгомжтой байна уу? No. Ганцаараа амирх яриад хас бас сонирн байт юм байна. За тэгээд ерөнхийдөө small tips те. За манай Япон хүмүүстэй ерөнхийдөө манайхаа яаж харьцаж явах хэрэгтэй юм бэ? Тэ хэдүүлээ яг ингээд одоо хэдүүлээ шууд ингээд тэр хөрөнгө оруулагч хайхаас эхлүүлээ тэр хүмүүстэйгээ яаж уулзах юм? Тэг яаж setup хийх юм? Тэрнтэйгээ яаж уулзалтаа хийхдээ яах хэрэгтэй? Энд дараа follow up яах хэрэгтэй ингээд үүднээс жоохон small tips энд дуртай авчиг гэж бодож байна. Тэгэхээр эхлээд нь за яг өнөөдрөөс эхлэе. За зөв ямар хүнээс мөнгө олох вэ? Гэдэг үнэхээр яг ингээд зөниөлөөс нөхцүүлээ гэж бодох юм бол эхлээд нь бодох хэрэгтэй те. За мэдээж энэ бол компани бизнесийн хөгжлийн явц нөлөөлж байгаа. Нөгөө талаас за энэ дээр хүүхнээс авах хэрэгтэй юм уу? Компаниас авах хэрэгтэй юм уу? За тэргээл хэлээ гэж бодоход тэр нь хэн байх боломжтой юм бэ гэдэг жинхэнэ нүүр царгийн тодорхой хэмжээр хайж эхлэх гэсэн үг л дээ. За бид нэр технологийн компанид үнэхээр одоо AI компани биднэрт ингээд яг яалтчгүй энэ хүмүүсээс бид хөрөнгө оруулалт авах хэрэгтэй байгаа гэж бодож байгаа бол тийм компаниуд ямар компаниуд байгаад байгаа ингээд эхлээд айгуусаа судална гэсэн үг. Тэгээд судалсныхаа үндсэн дээрээс нөгөө хүмүүс нь тэгээ зүгээр ингээд энэ компаниас авчвал гоё шүү гэж бодох биш. За энэ компани өөрөө бид нар тодорхой хэмжээнд ресурсууд зарцуулаад уулзаад явах нь үнэхээр зөв гэдэг мэдхийн тулд нөхдүүд өөрсдөө юу хүсэж байгаа юм бэ гэдгийг айгуусаа судалах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бүхний үүднээс ч тэр компани үүднээс ч тэр эдгээр ямар хөө төлөвлөгөөтэй яваад байгаа, хаашаа зүглээ яваад байгаа, ер нь хөрөнгө оруулалт хий гэсэн санаатай байгаа юм энэ хүмүүс агрессив хөдөлгөөр байгаа юм уу? Энэ бол нэг маш сайн судалсны функцэн дээрээс за хин рүү юу натгууч яа гэдэг юм тодорхой хэмжээ лист гарч тэгснийхээ үндсэн дээрээс за яаж тэр хүмүүстэй холбогдох вэ гэх юм бол яг хідэн арга байж болж байгаа юм л та. За хүнээр дамжуулуулаад тийм ингээд танилцуулах, за эсвэл энэ конференц ивент тоолцоод уулзах, за эсвэл шууд заалах, шууд мэйл явуулах ч гэдэг юм байж болно. Гэтэ миний өдийг хүртэл яасан зүгээр хувийн тийм зөвхөн глобал төдийгүй Японд advisor хийж явжсэн corporate space ч юм уу тэр үндсээр одоо experience үндэслээд ярихад бол хамгийн дээр нь бол ерөөсөө хинийгээ танилцуулах, холбоолох юм гэж би боддог. Тэгээд яагаад вэ гэхээр Япон хүмүүс өөрсдөө ер нь бол их тийм аимхай хүмүүс л дээ. Яг муухай сонсогчж магадгүй ч гэсэн эрсдэл авах дургүй хүмүүс, айгу болгоомжтой хүмүүс тэр ч утгаараа хин нэгний таньдаг хүнээр нь дамжуулаад уулзах гэхлээр тэр хүмүүс айгу comfortable. За энэ хүн хэлж байгаа юм чинь maybe энэ хүмүүстэй уулзсан зүг байж магадгүй байна. Энэ хүмүүст итгэж болохоор юм байна. Ядч л өөрсдийг нь хуурахгүй байна гэдэг мэдрэмжийг авах. Conference event дээр бол яг байж болно. Гэхдээ энэ нь ингээд юу шууд ингээд өөр болохгүй бол бас үгүй энэ нэлээд бас цаг хугацаа зарцуулдаг л да. Яг миний авсан туршлага дээр үнэлэхэд бол жишээлбэл Сингапурт одоо Fintech Festival боллоо гэж бодоход тэнд яваад очлоо. Одоо тэр үед ингээд зүгээр ингээд танилцуулбал ингээд танилцсан тийм нэг одоо жишээлбэл JCB ч юм уу тийм компани хүн байлаа гэж одоо тэр компанитай одоо хүртэл ингээд холбоотой байгаа юм л та. Тэгээд тэр нь ингээд янз янзын бизнесийн хамтын ажиллагаа юм даа холбогдох боломжтой. Гэхдээ энэ бол юу нэлээд цаг аавн бас тодорхой хэмжээгээр ийшээ ирж байгаа хүмүүс нь тийм амар decision maker байдгүй бол бас нэг үгүй учраас ер нь жоохон цаг авах гэдэг тал бий. Гэхдээ шууд ингээд залгах мэйл бичих хэднээс бол хамаагүй дээр явахаа гэж бодож байна. За тэгээд тэг хин рүү за яг хин нэгэн хүнээр чиг бол холбууллаа гэж бодъё. Холбуулаад өглөө за тэнгууд митингээс яаж сетап хийх юм бэ? Call яаж хийх юм бэ гэхлээр за мэдээж ямар нэг мэйл ч юм явуулж байгаа. Тэнгууд ерөнхийдөө баримтлах зарчим гэх юм уу attitude хандлага нь өөр ямар ах хэвээр гэхээр ерөөсөө маш их тийм polite ах хэвээр ийгдэг байх хэвээр тэгээд энэ төлөв даруй байх хэвээр дээрээс нь хүндэтгэлтэй байх хэвээр яг тэгэхээр Япон хүмүүс чинь ялангуяа айгүй их тийм одоо соёлгүй хүнд бол бас их дургу этикгүй хүмүүс их дургу за тэгээд ингээд өнгөрөө хүмүүс бас дургу өөрийгөө дүүл гэдэг хүмүүс дургу тэгээд рүүд хүмүүс дургу тэгэхээр ингээд эсэргээр нь бодоод дандаа ийм хүн маягаар харьцаад тэгээд ядчил мэйлэ бичихтэй тэгээд dear хин сатуу сан ч гэдэг юм уу тэгээд танака сан ч гэдэг юм аа одоо Япон калчер би таны өс тодорхой ойлгож байгаа гэдгээс санаалаад өгч юм те. За тэгээд мэдээж энэ respectful humble байна гэж юу гэсэн үг вэ гэхээр холбож өгсөн хүнээ ч гэсэн за ингээд баярлалаа шүү танд холбогдсон баярлалаа те. Тэгээд тэрийгээ сайхан CC хийж өгөө тэгээд ингээд
Тэгээд мэдээж өөртөө танилцуулга явна. Танилцуулга явахдаа аль болох тэр юм хүүк гэдэг юм оруулж өгөх хэрэгтэй. Тэр хүүк бол энэ бол зөвхөн Япон хүмүүсчдүүдийг уу ерөөсөө хинч байсан яалаагүй л те. Тэр хүүк нь юу юм бэ гэхээр ер нь л энэ нөхдүүд ер нь юу хүсэж байгаа вэ гэдэг юм дээр тодорхой хэмжээнд өөрсдийнхөө бизнесээ өөрсдийнхөө ангид наалтуулж өгнө л гэсэн. Тэгээд энэ нэг юм даг сорж байгаа юм шиг те. Дигийг хайчаад за энэ аягүй бол мань хүмүүст бол нэг эндийн дигэнд бол ер нь бол хазаад ирж магадгүй гэж боддог юмнуудыг бол ингээд оруулаад явуулдаг. Тэгээд мэдээж за бид нэр ингээд уулзмаар байна гэдэг. Тэгээд шууд Япон хүмүүс чинь болохоор миний хатаж ирсэн хүмүүс тэгээд энэ хүмүүс ер нь ямар хөө гэж би боддог байх. Ер нь бол юм айгүй юм эмзэг гэх юм уу гадуур аим бабалтай юм шиг хүмүүс аахгүй юу. Би бол тэгж өөрөө ойлгохгүй. Тэр зүг гэхээр ингээд хамаагүй ингээд огцон морьтох юм бол тэр бабал нь хаагчдаг. Гэхдээ ингээд бас тэр бабал нь ойртож болохгүй бол биш. Хоёр бабал ч ингээд айгүй ойрхон удаан холбогдохоор энэ чинь баблж гоё нийлт тийш. Яг тэр шиг л ингээд айгүй ингээд алгуурхын техник явах хэрэгтэй л гэсэн. Тэгээд тийм учраас анхандаа ч гэсэн яа би тантай уулзмаар юм байна. Тантай би хөрөнгө оруулалт ярмаар байгаа маа. Гэдэг ярих юм бол яг тодорхой юунд бол зарим хүмүүст бол эффектив байж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд нөгөө хүмүүс чинь шууд тэгэл яриад ирэнгүүт наачиста миний мэдх асуудал биш юм. Шууд хөрөнгө оруулалт гэдэг чинь нөгөө мөнгөний яриа болоод ирэнгүүт хүмүүс чинь шууд зайгаа барих гэдэг тал байдаг. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр айгүй ихтэйхэн хүмүүс айгүй Япон хүмүүс их ярьдаг зүйл нь гэхээр мэдээлэлээ солилцъя гэж их ярина те. Зүгээр нэг уулзахын тулд за мэдээлэл солилцъя хэлүүлээ сайхан хэдүүлээ гоё ингээм хамтын ажиллагаанд дискшн хийх гэдэг юм. Тиймэрхүү маягаар хөнгөн маягаар эхлэхээр ядчил тэр хүмүүстэй уулздаг. Тэгээд уулзахдаа бас мэдээж митинг сетап хийхдээ үнэхээр тэр хүмүүсийг айгүй их юм caring thoughtful байх хэрэгтэй ботсон те. За ийм төлөөр ингээ та яаж байна? Ямар түүл байвал зүгээр байна. За би тэр түүлийн чинь линкийг ингээ явуулдаг үгүй. За хаана ярих уу, хизээ ярих уу, таны боломжтой цаг чи юу вэ, юу байна. Энэ болгоныг айгүй тийм юм ихтэйхэн хүндэтгэлтэй, им caring байх тусмаа нөгөө хүмүүс бол юм Япон хүмүүс айгүй дуртай байдаг л та. Тэгээд за ингээд митингээ сетап хийчлээ, коло сетап хийчлээ. Дараа нь яах вэ? Яг уулзлаа. За уулзлаа гэдэг нь түрүүн би хэлчихсэн Япон хүмүүс гэдэг бол ерөнхийдөө ийм эрсдэлтэй хэмжээнд дургу хүмүүс. Яг нийлэнхүүдээ majority юм те. Эрсдэл дургу, за мэдхгүй, танихгүй юмнаас айж имээдэг. Тиймэрхүү учраас ерөнхийдөө хандлагын хувьд энэ хүмүүсийг л аягүй тийм comfortable байх хэрэгтэй гэдгийг аягүй бодсон. Гэхдээ мэдээж too much comfortable болох шалтгаан яа. Тэгэхээр тэнгууд нөхдүүдийн тоглоомын дүрм рүү орчдөг байхгүй. Тэгээ нөхдүүдийн тоглоомын дүрм рүү орохоор энэ нөхдүүдтэй бас харьцах юу бол. Тэгэхээр энэ comfortable байх хэрэгтэй. Гэхдээ нэг тийм хэтрүүлэхгүй хэмжээнд. За comfortable байлгана гэдэг юм шиг бол яг ямар байна гэсэн үг гэхээр at least те за уулзлаа гэхэд энэ хүн цагаа барьдаг юм байна. Тэ 5 минутын өмнө очдог. За айсуу 5 минутын өмнө ямар нэгэн байдлаар те холбогддог. За яг холбогдохдоо бол колоор бол мэдээж яг шууд цагтай байна. Уулзалт болсон тохиолдолд бол ер нь бол ингээ гоцоогоо сууж авах хэрэгтэй. За тэгээд мэдээж өөрийгөө танилцуулахдаа мэдлэгтэй айгүй гоё соёлтой хүндэтгэлтэйгээр мэдлэх хэрэгтэй. За энэ мэдлэгтэй жишээлбэл за тодорхой хэмжээний Япон хэлийг оролцуулж өгч гэдэг юм уу? Эсвэл Японы одоо өөр ингэсэн experience-тэй би Японд явжсэн, эсвэл Японы соёлын дуртай ч гэх юм. Тиймэрхүү яриад ирэхээр ингээд илүү ойрхон дотн санагдаад ирэхээр илүү comfortable болно. За тэгээд мэдээж ингээд өөрийгөө даарслие гэх те. Ингээд төлөв дааруу байна, хүндэтгэлтэй байна. За тэгээд ингэж явж байгаа ч гэсэн too much болохгүй шүү гэж хэлээд байгаа нь юу гэхээр бүр ингээд Япон хүмүүсийн дүрм рүү ороод ирэхээр айгүй юмнууд ингээд уддаг ч юм уу. Ингээд нөгөө хүмүүс нь бүр comfortable болоод ирэхээр наадад эхэлдэг байхгүй бид ингээд. Тэгэхээр тийхгүй хэмжээнд бид нар бол Япон биш ээ. Бид нар бол Монгол хүн учраас бид нар яах вэ гэхээр тодорхой хэмжээний тийм ингэж ихэн зөв ч юм буруу ч юм мэдгүй бэлэг танхаа байдал гэдэг юм гэсэн тодорхой хэмжээний хэрэг уулзлаа л та. Оо тийм бид нар яг бид нар таныг хүндэтгэж чинь ойлгож чинь мэдж чинь гэхдээ нөгөө талаас бид нар бол монголч гэсэн учраас өөр хүмүүс шүү бид нар бол ийм гэдэг үгнээс ингээд харьцаад явбал бас зүгээр. Тэгээд мэдээж энэ уулзлан дотор тэр хүнийг тийм шууд ингээд за инвестменттэй юу decision нөлөөлөхгүй байлаа ч гэсэн энэ үнийг бол ерөнхийдөө импресс хийх хэрэгтэй тэгжээж өөрийнхөө талд оруулах тийм тэр нь Япон хүмүүс ямар хүмүүс дуртай байдаг вэ гэхээр ерөнхийдөө маш их юм passionate тийм нэг юм төлөө бүр ингээд хамаг амьдралаа зориулаад байгаа юм шиг нэг юм хамаг юм ингээд бүх энерги зарцуулдаг за ийм нийгмийн үн цэнтэй зүйл авчрах гэж байгаа гэдэг юмнууд болохоор хүмүүс аюул их гэж дэмжих тийм цаанаас нэг тийм дэмжлэх өгмөр тийм сэтгэлийг аюул төрүүлэх гэдэг хандлага байдаг. За тэгээд мэдээж нөгөө талаа амыг уулзсан дундаа нэг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр компани үдчихдээ одоо хөөхний үдчихдээ түрүүн ярьжсэн те энэ хүн пирамидын хаана байгаа юм бэ? Энэ хүний үүрэг бол юу юм бэ?
Тэгээд энэ одоо за энэ компанид процесс нь яаж явах юм бэ? Энэ болгоны ингээд тодорхой хэмжээнд ойлгохыг бол бас аягүй том юм. За тэгээд мэдээж дараа нь яах вэ гэдэг юм ярихгүй бол тэгээд нэг удаагийн яриа бол дуусна гэсэн. Тэгэхээр яаж хийж байгаа. За дараагийнх нь яах вэ? Би дээр зочлох уу, яах вэ? Уулзах уу, ярих уу, хинтээ холбох уу? Би таны хинтээ яриулах уу? Юу гэдэг ямар нэгэн байдлаар next step-ийг бол яаж хийж байгаа гэнээс нэг атгаж аавна гэсэн үг. Тэгээд ингээд митинг дуусчлаа. За митингийнхаа дараа Японы одоо хүмүүсийн хувьд бол яг энэ бол Япон гэлтгүү хаасайг бол ерөөсөө инвесторуудтай партнер болчихсон компаниуд бол мэдээж энэ follow up гэдэг юм маш сайн гэсэн. Гэхдээ Япон хүмүүсүүд бол бүр сайн хийх хэрэгтэй гэж юу нэг ойлгож байна. Яг тэгэхээр энэ хүмүүс бол үргэлж ингээд репорт өгөх, ямар нэгэн байдлаар контакт хийх, тэ ямар нэгэн байдлаар адвайс хийх энэ болгон зүйл нь айгүй хэрхэлдэг хүмүүс аахгүй. Хамт ажиллаж байгаа хүмүүсээс үргэлж тэрийгэ шаарддаг. Тэгжээж энэ хүмүүс comfortable байдаг. Тэгэхээр энэ follow up хийхдээ болохоор за уулзалт дуслаа. Ерөөсөө шууд ерөөсөө талархлын мэйл ч юм уу явуулна гэсэн үг. Тэгээд энэ мэйлийг бол за хамгийн ойролцоог маргаашийнх нь өглөө хүртэл явуулах хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй болохоор энэ энэ чинь тэгээд хүн ингээд цаг зав гаргаад уулзж байхад тэгээд баярсан ч байхгүй ингээд орчиж байгаа юм гэдэг. Айгу ер нь бол амин негатив болно. Тэгэхээр шууд ингээд талхлаа илэрхийлэн тэ мэдээж энэ дээр хандлага нөр ямар ах юм гэхлээр за таны мэндийн цагаас өгсөн баярлалаа. Юу гэдэг тэ тэр болгоныга ийм суралцтай ийм ойлголоо. За ингээд айгу гоё санагдлаа, боломжтой харагдлаа ч юм юу гэдэг ингээд бичээд. За тэгснийхаа дараа болохоор яг энэ бол ингээд follow up нэг анхны график явчих. За тэрний дараа болохоор ер нь яаж ижиг connectional keep хийгээ яваад байна. Энэ хүнтэй уулзаад байсан. Дахиад ямар нэгэн шалтгаан гаргаад одоо уулзах гэдэг юм бол айгу болж өгвөл гаргал зүгээр. Одоо тэр нь Японд явдагсан жоо эсвэл зүгээр нэг санамсарг офисийн хажуугаар явдагсан жоо эсвэл нэг юм уулзалт те конференс дээр таардагсан жоо ямар нэгэн байдлаар ингээд уулзаал Японд бол одоо адвайзер хийж явахд бол байнга тэгж ярьдаг гэсэн байхгүй. Та нар хэрвээ institutional investorтэй үгүй institutional clientтай холбогдоод тэр хүмүүс итгэлийг хүлээж авах гэж байгаа бол тэр хүнийхээ гэрийнхэн тавилган шиг нь болоо. Тавилга шиг нь ерөөсө байнга л үзэгдэж явах хэрэгтэй, харагдж явах хэрэгтэй, нөгөө хүмүүстэй ярьж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ингээд шалтгаан гараад энэ уулзаад байгаа юм шиг. Дээрээс нь ингээд тэр шалтгаан шиг апдейт гэж болох байхгүй тий. Ингээд байнга апдейт өгдөг. За тэр нь маш их consistent байх хэрэгтэй. Тэр мэдээж юм хүргэртэй. Ингээд няцчгүй ингээд persistent байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр за манайх нэрээ саяхан ингэсэн шүү. За энэ сарын хэдэн нэгэнд тэгсэн шүү. За манайх launch хийсэн шүү. Манайх дараагийн продуктаа гаргасан шүү. Upgrade хийсэн шүү. Юу гэдэг энэ бол ингэ. Тэгэл явуулаад байх хэрэгтэй. Тэгээд мэдээж connection keep хийхийг хажуугаар ингээд өшөө гүнзгийрүүлэх гэдэг талаар байнга бодох хэрэгтэй. Гүнзгийрүүлэхийн тулд одоо зарим хүмүүс мэдж магадгүй Японд яг бол би энэ хаасаг л та ямар нэгэн байдлаар уух тий ямар нэгэн байдлаар тэр тохиолдолд гартаа тэргүй практик гарч ирдэг. Тэр нь тэгэхээр Японд бол ялангуяа communication гэдэг зүйл байдаг. Номи гэдэг нь юу вэ гэхээр уух гэж. Тэгээд ард нь communication залгацсан байна. Тэгэхээр ерөөсөө ууж коммуникац хийдэг тэр нэг юм culture бол гацаагүй байгаад. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр ямар нэгэн байдлаар те за хэдүүлээ уух уу яах вэ ийхүү. За би бол жишээлбэл аягүй их тийм манай водка гэдэг зүйлийг бол ер нь аягүй биелхэнд өгдөг. Тэгээд тэрийгээ бас хамт уудаг ч юм уу те. Ингээ яахлаар аягүй их тийм Япон хүмүүс за хятад бол жишээлбэл те хамтдаа уулаа энэ хүн тасрахгүй байна уу, цогтохгүй байна уу те тэрийг аягүй их ингээд хардаг. За тэгэхээр Япон хүмүүс яадаг гэхээр за энэ хүн үнэхээр үнэн мөн чанараа харуулж гин үү? Яг үнэн голоосоо энэ хүн ярьж гин үү, согтж гин үү гэдэг нь эсрэг нь харж байгаа. Тэгэхээр баг эсрэгээс согтсон зүгээр. Зүг юм ярьж гин үү буруу юм байна. За тэгснэ те мэдээж ингээд relationship ингээ өшөө гүнзгийрэх юм бол за Монголтоо одоо урьж авчрах гэдэг бол бас айгүй effective гэдэг. Өөр улсын хүмүүсийн бас тодорхой юм хийж чадахгүй зүйл ахгүй яа. Тэгэхээр монголчин бас тодорхой хэмжээнд гоё орон, тэг гоё байгальтай орон, тэг influence activity юу гэдгийг Япон хүмүүс гэлтэхлээр Монгол гэлтэй хүмүүс шууд ингээл тал нутаг морь тэг ерөөсөө сайхан од юу гэдгийг ингээл тийм хүмүүс аяг төсөөлдөг учраас тэрэн дээр нь ингээд айгуу гоё дөрүүлээд авчих тэг. Та загас барих дуртай болохоор манад ирээд яалтаа загас барилтаа тэг Монгол ийм гоё загас тул гэж загас байт юу гэдэг. Тийм их хүмүүс Монгол дуудаж авчираа тодорхой хэмжээгээр ингээл хамтдаа relationship үүсгэх явдал бас зүгээр. Тэгээд ингээд яваад байх хөнгөт чинь гэхдээ юу вэ гэхээр ингээд нөгөөтөл чинь ингээд comfortable болоод яваад нацгаараа л идэх байхгүй. Тэгээд ингээд худлаа өнө бид нэр киплээд байгаа юм шиг. Тэгээд худлаа өнө ингээд санжигнуулаад тэгээд заамлс өөрт нь ашигтай байхгүй мэдээлж аваад өөрсдөө өөрийн ч кэрлээл тэ нөгөө хүн цаашаа би ийм хүнтэй ийм мэдээлэл авсан шүү гэж нөгөөтөө сайхан репорт болоод дүнгээ аваа явуулдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яах хэрэгтэй гэхээр энэ urgency гэдэг хэвийг үргэлжлэх үүсгдэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нэрээ би түрүүн яг энэ бас нэг хальт хэлэх гэж байсан зүйл нь юу вэ гэхээр яг нэг угаасаа институшнтэй ноцтой явах мэдээж зөв. Гэхдээ
хажуугаар нь энэ urgency гэдэг юм үүсгэхийн тулд бас давхар ер нь хүмүүстэй аль болох ингээд уулзаа явах тусмал сайн юм шиг санагддаг. Тэр нь юу вэ гэхээр те за urgency гэдэг. За би нэрээ одоо Marubeni байлаа гэж бодоход би Mitsubishi-гийн хүмүүстэй бас нэр сайхан нэр ингэж уулзаад. Тэгсэн чинь манай хүмүүс бас ийм юм сонирхоо бид нэрээ дараа нь ийм хүнтэй уулзахаар болсон. Ингэхээр болсон. Иймэрхүү ингээл ярингууд чинь нөгөө хүмүүс чинь бас ингээд хөө ин чи юу болж байна яагаад юм арай нөгөө нэг яриад байсан хүмүүс нь те өөрсдөө ч гэсэн ингээд давхар эффективтэй байгаа байхгүй зөвхөн өөрөө гоё гэж бодоод байгаа юм биш өөр компани гэсэн сонирхоод байгаа юм байна нэгдүгээр хоёрдугаар юу гэхээр за яаж гараа нөгөө нэг гоё компани байж магадгүй компани чинь бид нэр алдах гээд байгаа юм шиг үстэй гэдэг urgency ингээд үүсэж өгөх тусмаа дараагийнх нь action дараагийнх нь хүнд нь холбуулах тэр юм илүү холбогддог юм болов гэж бодож байна. За тэгэхээр хэр удаан ярьчих вэ? Ерөнхийдөө бол өнөөдөр тодорхой хэмжээнд та бүхэнтэйгээ хуваалцъя гэдэг санаануудаа бол хуваалцлаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн асууж байх зүйлтэй зөвлөх зүйл юу байна? Хамаагүй тий, нэлээд далангуу тэгээд сайхан гоё асуугаа яваарай.